За боли заяа минь. Юу зүгээр гэж. Кейк хийхэд давс ордог гэж би анх удаа сонсч байна. Тэгээд будаатай ургаа нэг хийсээ болоод 7 хоног ч юм айдсан заяа. Би ойтон махта амар өсдөг гэсэн байхгүй юу? 7 хагийн хуушуур бас л кимчитэй цөв юм уу те? Миний амьдралын хамгийн хэцүү 3 хоног байсан. Сарвал захын нэг жинсний нэг хичтэй юм. 80,000 гэ. Балаар өчөж. Тэрэн дээр өмнө нь их зовдөг байсан. Хөө энэ дугаарыг үзсэн хүмүүс яг нэг юм ариун зэ яг нэг юм хичээлээ нэг ингэж хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгс чи номоо нь болохоор юу юм. Яг тэгж байгаа юм шиг л болчлоо. Өө энэ дэг гүзэлцэн гатцсан. Би шүн унтаагүй. Яа, догтлоо. За сайн уу. Тэсэн үү. Одоо кейк хийх юм шиг байна те. Ахаа. Чи хийх юуг мэдж байгаа юм уу? Мэдэхгүй штэ. За би ч гэсэн мэдэхгүй. Тэр хоёлаа эндээс ингээд гоё харж агаад зааврын дагуу хийн. Үзэгчтэй хэлэхэд энэ одоо миний подкаст series эхлүүлж байгаа. Би нэг удаа хугацаанд бодсон юм аа. Гэтэ хийх гээд ингээд завгүй болол тий. Ажилтай, хүүхэдтэй тэгэл академитэй гэл зөндөө завгүй. Бүтээлч ажил руу ерөөсөө бас орж чадахгүй байсан. Тэгээ анхны зочноор ганц урлагийн найз намайг орлоо. Маш их нэр төрийн хэрэг байна. Баярлалаа. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Подкаст маань ямар ч нэргүй байгаа одоогийн байдлаар нэр мэрэж бодож амжаагүй байна. Гэтэ би бас нэг тийм хүчлээл яг нэг юм юмдас баригдъя гэж бодохгүй байгаа. Тэгэхээр та хэдэд гоё нэрний санаа байвал доор комментст үлдээгээрэй тий. Зочноо одоо танилцуулах гэхээр бас жоохон сонин ч юм уу. Мэдхгүй хүн гэж байдаг юм чамайг. Би болохоор сүүлийн үед гэхдээ нөгөө тогтооны ээж гэж танилцуулах их дуртай болсон. Плег ээж байна. Сонсч шиг юм шүү. Тий. Охин томроод бас урлагийн ажил хитрхи хийгээд заримдаа яг нөгөө нэг муу ээж мэдрэмж төрдөг штэ. Нэг ээж болгонд л төрдөг штэ. Бүх юмтайгаа л тогтооныг холбож гоё байлгамаар санагдаад. За тэгвэл өнөөдрийн дугаараар тогтооны ээж намайг оролцож байна. Би нэг 7-8 жилийн өмнө нэг кап кейк хийх гэж үзчихсэн. Тэгээ тэр хизээчячаагүй фейл стори шиг санагдав. Би уг нь өөрийгөө идэн гэж бодож ирсэн чинь гинт хийхээр бол юу амар юм бодтой бэ. Би чи нэрийн тойрондоо хүмүүсээ айгүй ингээд бас нэг явуулж мавуулаар айгүй тийм хөвчлөлтөө байдаг болохоор тэгээ битээ ингээд зочноо хүндэлсэнгөө ингэсэнгөө энэ хөтлөгч нь ямар юутай юм бэ гэдэг шүмжлээд араа би ерөөсөө тийм юунд баригдахгүй гэж биглээд байгаа шүү. Тэгэхгүй яг нэг подкаст гэхээрээ л нэг ингээд амар юмс чухал хараад тэгээл амар дип асуул. Тэгэхгүй башуу. За тэгэхээр ямар ч тийм формат нь баригдахгүй. Тэгтээ жижиг сажиг алдаа гарнах maybe аудио ч юм уу ойлгоорой. Энд чинь ингээ бүх хэрэгслүүд байгаа. Энд болохоор бүх орцууд байгаа. За тэгээ эдрийг бүгдийг бүлдэж өгсөн сүрэндээ баярлалаа. Саяхан манай нэг Алекс Оюу гэдэг хоёр найз Монголоос нүгээд баахан юм надад бэлгэлсэн байхгүй юу. Тэгээ энэ бүх baking supplies Алекс Оюу хоёр ихгүй. Тэгэхээр баярлалаа хоёроо. Тэгэхээр хоёлаа юу ачаа эхлээд хормогч өмсчээ. Ийм нэг ногоон байна бор байна. Ногооны нү нэмэн ногоон гэдэг гэдэг шүү дээ. Би чи ногоон өнгөнд амар дуртай. Би бас нэг хоолны шоун дээр хөтлөгч хийжсэн. 3-4 дугаар хийсэн баха. Tea time гэдэг нөгөө тэнгис гээд тоочход тэр ахтай хамт нэг хөтлөж нэг хийжсэн. Заяа маань бол манай багш байгаа. Багш найз байгаа. Жил гарангийн өмнө Ариун академид явсан. Гой амьдралд гой өөрчлөлтүүд гарсан. Тийм үү? Өөрчлөлт. Нэр Ариун академи дээр өөрийгөө олох маш гоё тийм сургалт байдаг байхгүй юу? Шууд утгаараа өөрийгөө олно гэх нь одоо хаашаа ч юм те. Би болохоор тэр сургалтанд суугаад аюу гой зүйлүүдийг мэдэж авсан. Тэгээд тэрнээс гадна амар зориггүй хий дими зүйл цагаа дими үрээд идэг байснаа ойлгосон гэх юм уу. Чи нэг чухлын дараалал гэж ярьдаг штэ. Тэр зүйлүүдийг ер нь амьдралдаа хэрэгжүүлээд маш хурднаар апдейт хийгдэж байгаа. Тийм үү? Тийм. Гэтэ тэрийг ингээд 100% яг амьдрал дээр ингэж хэрэгжүүлэх нь бас хаашаа чинь чадахгүй л дээ мэдээж баг гэх юм уу. Төлөвлөж сураа. Тухайн үед хийжсэн юм нь үр шим нь яг айгу дараа нь гарч ирж байгаа. Тухайн үед ойл жоохон зовоол тий. Гэл амир их юм бичээл. Нөө намаа болохоор урлаг клуб суужсэн баггүй. Яг миний өөрийн ордог утга учиртай амьдралыг урлаг клуб байсан. Тэгээд хоёлаа чинь сайхан зурлалцсан. Би айгу хин бичиг даалгавар өгдөг. Бичээд бич энийга бич гэл гээл айгу хөргөн бичсэн ирдэг байсан. Амьдралд нь бас гоё өөрчлөлт гарч байгаа. Гарч байгааг сонсоход айгу баяртай байна. Намаатай анх ингээ багш болж танилцж байсан. Одоо болохоор ингээ хөргөн найзууд. Би яг намайг ингээд амар урлагийн хүн ч гэж нэг боддгоо маа. Хүн болохоор айгу зүйж боддог. Би болохоор яг тийм яг айгу хов хүнээр айгу их танилцсан учраас анханасаа битүүч яг тэр сургалтаар танилцсан байхгүй юу. Тэгээ би намайгийн яг доторх хүнийг ингээ уудлаад ярилцаад ирэнгууд урлагийн хүн гэдэг чинь чиний нэг
нэг юм давхар юм identity байгаа байхгүй тий. Тэрийг бол хүн болгон бид яг энэ дотор байгаа номыг айгу цөөхөн мэддэг байх. Би бол тэрний ясныг хагас угсаас жоохон мэдэрч чадсан гэж үздэг байхгүй юу. Тэгээ доторх хүн айгу хөөрхөн айгу гоё гинэн цайлган тийм айгу хүчрэх эмэгтэй байдаг болохоор би бас тийм доторх хүнд нь айгу хайртай. Ямар гоё баярлаа. За хамгийн ихнийх нь болохоор ингэнэ. Цэвэр гүзээлцгэн бяцлахаар анх байсан хэмжээ эзлэгүнсээ гүзээлцгэн 2 дахин багасна гинэ. За орцсон болохоор бэлууны гурил, 2 халбаг бейкинг паудер, 1 халбаг давс орч юм. Кейк хийхэд давс ордог гэж би анх удаа сонсч байна. За ер нь хэр хоол хийдэг вэ? Би чинь ууг нь хийх дуртай. Гэтэ айгу баг хийдэг. Ууг нь би бейк бас хийх айгу дуртай байхгүй юу? Тийм үү. Гэтэ яалтчгүй нөгөө нэг бейк хийх юм амжгүй л байгаа даа. Чи би чинь ер нь баг хоол хийдэггүй штеп. Хөвчлэн тэгэл ээж маань хийчихдэг болохоор гэр бүлтэй цаг зарцуулаад хоол хийж эхэлнэ л гэж бодох юм да. Чи ер нь бэлдсэн хоол аваад гарчдаг уу гэрээсээ? Эсвэл гадуур хоолтой ер нь бол дандаа гадуур хоолчдаг. Гэртээ хоолоо хийгээд аваад явах ууг нь маш зөв дадал те. Даанч тэгээд бас би оюутан багтаа ингэдэг гэсэн. Яд үсэ. Яг нэг хичээлтэй завгүй. Тэгээд тоогоо дөрөн будаа тоогоо хийж. За тэрийг ингээд нөгөө нэг олон юм саунд юм хуйлж игээд хүү яг үндэ өдрийн 2 аяал будаа тоогоо гэдэг л штэ оюутан хүмүүс. Нэг их тийм хүн билээ. Юу баг иддгийг. Бид чинь бас том саваа. Өглөөний хоолндоо бол нэг талах хэдий гарчиж байгаа. Тэгээд өдрийн хоолндоо нэг 2. Тэгээд будаа тоогоо нэг хийсээ болоод 7 хоног ч гоё дээ. Тэгэхгүй өдөр болго өөр хоол хийх чинь орхицсан юм чинь. Чи нэж амьдралын ухаан шүү. Би бас сойст ойж үзэхгүй. Угай. Тийм шүү дээ. Одоо наадхай чи хоёлоо нухаш болгоод тэгээ тэр үед чинь тэгжэл хооллоод явдаг гэсэн баггүй юу? Одоо тэр чинь бас амар ер нь лайф хак байсан байгаа даа. Тийм ээ хараа. Like meal prep хийгээд ингэж боддгоо л хийдэглэсэн гэх юм. Амьдралын шаардлага хийдэг гэсэн. Би оюутан багтаа амар өсдөг гэсэн баггүй юу? Өсвөр насны ингээ амар хиддэг үе юм байх юм шүү. Тэгээ би ч гэсэн амар хүсдэг гэсэн. Тэгээ нэг ядардгүй. Тэгээ идэхээ хэрээр тэгэл энерги нөхөл идэг гэсэн юм. Тэгээ би зүгээр сойсын хаалгаар босго даваал би өсдөг байсан шүү дээ. Тэгэл ерөөсөө байнгын л хоол бодостой. Тэгээ та нар юу идэх вэ? Ер нь оюутнууд, сүйсийн оюутнууд классик тийм хоол идэг үү? Бөөнд очиж идэж мэддэг ч юм уу? Манай 7 ангийнхаа модонгийн хоолууд бүр гоё штэ. Цайны газар ахгүй юу? Яг сүйсийн хажууд идэг. Алдартай дөө бүгд мэднэ. 7 ангийнхаагийн хуушуур бас л кимчитэй цэв юм те. Жохо мөнгөтэй байх юм бол урагшаа гараад аавраа орж 10,000 төгрөгийн өдөө хоол иддэг байла. Миний л амьдрал шүү дээ. Хүмүүс тэгтээ 7 ангийнхаа ордгож байсан гэж боддог шүү дээ. Ролтон уутан тэгтээ идчихдэг. Тийм үү? Ролтон чинь гоё юм шүү дээ тий. За оюутны амьдрал гэснээс ер нь номоо анх сойст орсон гоё түүхээ хуалцаач бид нарт. Анхнаасаа л ингээ гоё жүжигчин болно гэж бодоол нөө хүүхдчин багасаа ингээ зургатаар гоё хүн харчаал. Багасаа тийж мөрөөлж ирсэн үү? Эсвэл тийм шал өөр байдлаар орсон уу? Амар сонин ш. Би 10 жил байхдаа хөтлөгч, нэвтрүүлэгч болно гэж боддог байсан. Сайхан талент хараал ганцаараа ярьж мараал бэлтэж мэлтэл. Тэрэндээ бүр яг болно гэж итгэцэн. Яг конкурс төгөөд тэр нөгөө хөтлөгч нэвтрүүлэгч нь нэг радио телевиз дээр ордог. Хичээл нь телевизийн тишээ. Би нөгөө төв суйс их дуртай хүн байхгүй. Төв суйс надад аягаа санагдаад тэгсэн чинь хараа. Төв суйс дээр ордог ямар хичээлээ гэж хайгаад зүгээр сургуульд нь болоод баг барилгад нь тэгээ орсон штэ. Харсан чинь жүжигчин гэж байж гин. Манай ээж намайг өөрөө чи жүжигчин шалгалт конкурс өгч үзхүүгээл. Тэгэл ягаад чинь би амар амархан юм төсөөлөл. Тэгэл 3 хоног бэлтгэл орсон шүү. Миний амьдралын хамгийн хэцүү 3 хоног байсан. Тэр чинь маш хэцүү бэлддэг байхгүй юу? Дуу, бүжиг, шүлэг, этюд, монолог, ягт үлгэр амар их бэлддэг байхгүй. Тэгэхээр ч одоо ингээд урлагийн тийм мэдрэмжгүй ч юм уу одоо магадгүй ингээд сайн бэлгэж чадаагүй. Гэтэ үнэхээр хүссэн хүүхд орох боломжтой юм уу? Мэдхгүй одоо тэгэл бэлтгэлээ сайн хийгээл. Ер нь гэдэг урлагийн мэдрэмжгүй хүн гэж юм байдаг баха. Одоо чинь солгоо бол яах юм? Яг ингээд дуулах гэсэн чинь дуун солгоо. Тэгэхээр дуун дээр унана гэсэн үг үү? Эсвэл боломж олох юм болов? Багш нарт нэг юм хардаг юм байдаг л ахал та. Энэ болохоор нөгөө нэг сурчж болохоор хүүхд юм байна гэдэг материалын нэлээд хард юм болов? Бид нар анханасаа яг сойст орохоос өмнө амарлаг нэрлийн жүжигчин шиг авьяастай тийм өндөр түвшний лагийн мэдрэмжтэй юм а бэлтцсэн байна гэж байдаггүй л. Багш нар нь угаасаа олон жил туршлагатай болсон болохоор харах өнцгтэй болсон мэт баг л та тий. Нэг шалгах нэг арга барил тий.
нэг юм мэдрэгддэг биз. Би үчигсэн энийгээ бэлтчихлээ манайха. За яг хамгийн дуртай амттай юу вэ? Минийх болохоор chocolate lava cake шүү дээ. Би чинь жоохон тийм шоколадтай юм дуртай. За энийгээ нэг 15 минут л халаач дөө. Энийг зүгээр л хүмүүс нөгөө миксертчдэг баха. Хоёлын шиг нь бас нухдаг хүмүүс хаварлах. Гэхдээ энэ нухгцсан байгаа даахгүй миксерч байна л да. Тийм одоо нөгөө гүзээлцгний сезон off байгаа мөлий. Гой том зөөлхөн гүзээлцгнүүд олж чадаагүй. Тийм угаасаа Монгол гоё гүзээлцэг нь олно гэдэг бас хэцүү шүү дээ. Тийм. Баярын өдрүүдээр Валентины баяр маяраар 500 г гүзээлцэг маань 80,000 төгрөг болдог. Тийм шүү дээ. Тэр нэр Хүнд очиж шүү дээ. Дөрөв шоконд орж иж үлээ. 80 гэвэл ингээд царвал захын нөгөө жинсний нэг хичтэй өөр 80,000 гэ. Далаар өчөж. За ер нь гайгүй нухчлаа шүү. Чи бүр ямар хурдан нухаа. Би амар удаан уншчихсан Тийм үү? Хоол ихтэй юу? Хоол ихтэй биш. Би ер нь бүх зүйл дээр бодож удаан идэг. Тийм үү? Тийм. За хойлтуулж байгаа. Хурдан ийдээ. За энэ чи заавар баам чи нэг бодох юм байхгүй л үү? Гүзээлцгний нухшаа одоо буцлах юм байна. Ямар гоё юм. Тэгэхээр баг нэг гүзээлцгний чанмал хийх гэдэг юм шиг ойлоо тий. 170 г гэхээр хойлын иймэрдүгийг авчих тийм үү? Аа. Сайхан баримжаалж байна тий. Ер нь тэгээд хөөрхөн хүмүүстэй хоол ихэр хоол нь яаж исэн ч хөөрхөн болчдаг гэдэг ааш тийм үү? Би ер нь их тэгж магтаа сонсч чаддгүй байсан бэлээ. Магтаа сонсоод баярлаа гэж хэд яах вэ тий. Гоё үг хүлээж авч чаддгүй юм байсан баахгүй. Ямар амар гоё нэрт болоод байгаа юм. Тийм ээ. Нөхрөө орж ирэхэд харин өдөржингөө ингээ гэртээ варэ. Гэтэ үнэхээр бас гоё мундаг ээжүүд байдаг тий. Харин тийм би тийм болов юм аа. Ингээд органикаар ингэж өөрсдөө хийж бэлдэж тавьдаг тий. Нөгөө сүүлд нэг балерина форум гэдэг YouTube channel олж үзлээ. За Америкт байдаг юм хөдөө амьдрдаг ээж юм байна. Цэцгийн одоо баг маслыг өөрөө хийн, бясалгыг өөрөө хийн. Тэгээ бүх юмаа өөрөө ургуулна. Тэг ингээд одоо хийж байгаа бүх хоолоо яг ингээд орцоос нэхлээд өөрөө хийж байгаа юм. Тэгэд 10 хүүхэдтэй лүү. 8 билүү эсвэл 10 хүүхэдтэй амар олон хүүхэдтэй. Тэгээд нөхөр нь бас хамт амьдардаг. Тэгээ ерөөсөө ингээд фарм дээр бүнд амьдардаг. Тэр сүүлд ямар бичлэг хийсэн байлаа нэг моцарелла бяцлаг хийсэн. Яг сүүнээс амар амархан заяа ингээл одоо ингээд хичрээ. Тэгээ тэрийг үзээд би ингээд дуусчих байхгүй юу? Яг өөрөө гэртээ нэг гоо моцарелла бяцлаг хийсэн санагдаа. Өндөөний цагаан авах чинь бас гэтээ гоё юм аа. Би ингэж чамтай хамт хийсэн кейк би постлаа. Энэ зүн би хитрхи их жаргалаа идлээ. 6 хил нэмсэн мөлий. Харагдж байгаагаас арай илүү туранхай л байсан мөлий. Тийм үү. Хөдөө их явсан гэж үү? Хөдөө явсан. Өмнө нь өөрийгөө байнга тэглэн байраад тасгал хийгээд жоохон нэг юм тийм байх хэвээр юм байх хэвээр өөрийгөө жоохон ядраадаг байсан юм санагдаад. Тэрнээсээ болоод жоохон дарамтанд ороод дайт амир барьдаг байсан тийм. Тэрнээсээ залхаад зүгээр 100 сарын хугацаанд шүү дээ. Таваараа дураараа юу хүснээдэд амрыг гэсэн чирэн 6 хил нэмсэн. Гарсан чи интлийн гар амир болчтой болж байна. Тэр ширээ ер нь эрчимтэй заварч байна. Чи ер нь гоё юм цэгцтэй юмыг хийдэг хүнөөсгүй бол замбраагүй ингэж гяс хийчихэд гяс цэвэрлждэг хүн. Яан зүр. Ер нь илүү жоохон цэгцтэй хийчдэг. Тэгтээ хийх гэж амар удаатай. Чинь дунд нь цэвэрлээд байгаа шууд шүү дээ. Чи яа тийм? Би ер нь жоохон завруулж байгаа гяс төгсгөлтөнд цэвэрлждэг юм шүү дээ. Тийм үү. Тэр чинь бас тийм амар ойрхон хоол хийдгүү, ер нь жоохон галтгооноос бас хол идэг хүмүүс байгаа. Гэтэ гоё ойрхон болохыг хүсэж байгаа тийм амьдралын хэм маягаас ингээд зохицуулаад ажил төрлөө ингээд удахгүйгээ зохицуулаад ирэхээр надад бол энэ галтгоонд юм хийсэн чи амар гоё юм аа. Энэ эмэгтэй найзтайгаа нэг галтгоонд юм хийгээгүй, ер нь бол нэлээд удсан байна. Чи хизээ яг ингээд гоё эмэгтэй найзтайгаа бейк, торт хийсэн бэ? Бүр хизээч үгүй шүү дээ. Амар сонин ингэдэг болсон юм шүү дээ. Ингээд эмэгтэй найзуудаараа уулзаал ингээд их гоё хангаат хийдэг шүү дээ. Тэгсэн чинь бид нар махчан жиддийгээд тэгээд бид нар амар их мах аваад ногоо хинчи Наач яг чиний санаа өгдөө. Бид нар гэж чийл махчан жиддийгсэн юм шүү. Маха чанж идснээ хөлс мүс гараа. Хэрэг мүлцэлцэн. Өөртөө жоохон гайхаад өмнө ингээд нэхгүй вайн толгож марлаалтай ингээд салмаас нь шарж идэж мэдээл те. Паста хийдэг гэсэн чинь зүгээр махчан жиддэг ихчнэр болсон. Саяхан юм уу? Саяхан шүү. Саяхан бол бич бараг тэгнэ. Би одоо ингээд 30 төгч чинь те. Бүтэн нойртой хонохгүй бол маргааш өдөр нь туулахад маш бэрх байна. Үнэхээр бэрх байна манайхан. Өмнө ч бол ингээд хэдэн хоног нойргүй. Бүр ингээд бараг нойргүй хоног туссан марс гэлтэй гал те. Одоо тэгсэн чи тэгээ болцсон ер нь ингээд амар ядардаг болчих. Би яг юм шөлтөө устаа яг өөрөө ирэхгүй нэхэд ирдэм байд. Насных хагаад байгаа хөх те. Одоо би ресторанд орохороо юу яадаг гэж минийгнээс шүлээдэг үү? Буулууны яс
ястаа шүү. Өмнө нь болохоор бас ингээд hang out хиймийг гэхэр ингээд үгүй гэж хэлж чадахгүй. Найзуудтайгаа ч юм уу те, найз мэдтэй ч юм уу. Одоо бол бүр яг эрстэй би маш углааштай жилтэй гэдэг амар гоё. Илгээр татгалзаад сайхан нойроо аваад хийг бас хичээдэг болсон бэлээ. Сайн нэг сүүлд нэг амар мемүүд яваад байгаа шүү дээ. Рил дээр best plan is cancel plan гэдэг. Тэгээ нөгөө нэг өмнө чинь ингээд за болчлоо гэх юм бол амар гомдол ёо. Их гоё гармаарах чинь. Ёо энэ чадахгүйчлаа. Чи чадчихаач нэ гэж гоё хаал тий. Гарчил та гэл тий. Би очиод авъя маа гэж амар найртай биш. Одоо яг хүн өтөс чинь чадах болчлоо гэх юм. Yes. Бараг шууд гэрлэг барьж юм Шууд скин кэр хийгээд эрт тэгээд сураад мэдсэн бас зүг штий. хийг шингэн болт тойлж болохгүй гэж байна хөөе. За. Хөө энэ яг нөгөө хаваачин завраа болох гэдэг. Яараа би ч сонсооч. Хоёул энэс нэг амсч үзэх үү хийсэн барианасаа. За тэгэл та. Тэг өнгөн юм улбар шар болчтой юм манайхаа. Тийм ээ тий. Ийм уулаан бахаалаад Нөө шүлс ялгардаг штий. Шууд тэгж ин. ямар чиглэг юм бэ тэг үзэлцэн чинь. Тийм ээ. Юу болчих вэ? Маслын зарцчлаа. Зүгээр. Масл чинь тэгэл докупонд ороод гоё хайлдаг байх үү тий. Юу гэсэн бэ? Докупонд ороод Тухайконд. докуп гэдэг юм уу? Докуп гэж ярьдаг. Би анх удаа докуп гэж ярьж байгаа юм сонсож байна. Тэг юу гэдэг гинэ? Тухайк гэдэг үстэй. Тухайка юм уу? Тий. На арсаар тэгж хэлээд Би бас аюу угаадаг нэг ийм би бамбалцуур гэдэг. Тэг хүмүүс шоолоод тий. Спонжи хэлээд байгаа үстэй. Парлон гэдэг юм биш үү? Тийм шүү дээ. Болохоор бамбал. Чиг нэг хүүхэд насандаа тэгж хэлж байгаа л дээ тэрнээс хойш нэг амар ашиглаагүй бах те энэ үгнүүдийг. Аха. Нэр манай хүн шиг санагдлаа. Манай хүн гүзээлцэгний гүзээндээ гэдэг аахгүй. 5 жилийн өмнө нэг сэтгэл татам солонгос гэдэг нэвтрүүлгээр би солонгос хөвчсөн байхгүй юу? За. Манай охин тэгэхэд аюул жоох юмс. Тэгсэн чинь нэг бичлэг хийж. Манай сэтмэл салтаам солонгос. Ячаад ирсэн гэх хөөхөө. Өөрхөдөө. Хөөхөн тэр үрийг харахаар хайр хүртээ. Guys, бисээ хальт гарн дээр зурмаг нэг наалтахгүй тий амсаа үзсэн чинь аймаг амттай минь. Тийм ээ нөө. Тэгээ ер нь би бас торт хийж яах зурмагаас нэг амсаж үзсэн гот айгуу гоё амттай байдیں۔ Тэр зурмаг нь өөрөө нэг юм нялцанхаа байхтай амсангууд амттай байвал ер нь айгуу дэжгүй болох гээд байдаг хандлагатай шүү. Энэ ийм юм байна. Ягаад ёроолын хараараа бөөгнөрцөн байх үедээ гээд гурил нь доороо жоохон бөөгнөрөх гээд юм байна. Өө энэ бүр ингээ миксчер нь амар гоё өнгөтэй болж байна. Хэрвээ хүсвэл хүнсний буудаг нэмж болно гинэ. Хүнсний буудаг нэмчээ те. Тгий. Гоё яган байлгаа шүү дээ. Энэ араа. Манайхаа бидний нөгөө дэлгүүрээс иддэг ингээ айгуу гоё тод өнгөтэй юм чи ер нь дандаа юм хүнсний өнгө оруулагч хийцэн байт юм шүү. Гүзээлцэн буцалгаа дуусгаад ер нь ингээд яг өөрийнх нь анхны өнгөөс хамаагүй зөөлрчж байгаа байхгүй юу. Зуурмгандаа ингээд ороход бол баг ингээд цагаан өнгөтэй байсан чинь. За одоо л энэ өгүүлбэрийг уншчих. Ингээд гүзээлцэнтэй пилоны зурмаг маань аванд ороход бэлэн боллоо гэж хэлсэн шүү. 1 2 3 Ингээд гүзээлцэнтэй пилоны ийм пранк явуулсан ба TikTok дээр чам дээр тушууж үзсэн. Нөө нэг энэ give my money. Би сая пранк болчихлаа. За ерөнхийдөө бол зурмаг нь ингээд болчлоо. Тэгээд айгуу гоё дотроо бүхэл гүзээлцгэнтэй манайхаа. За одоо хоёлаа ингээд бүгдийн гоё хийчихье. Йоо, гэтээ амар царайлаг харагдаж байна. Хүнсний өнгө оруулагч хийсэн чинь амар улам өртөө тэтгэл ингээ олон юм. Би нэрэд гисэн шүү. Би гинт заяа. Нодлонгоос ахуулаад нэг бага ягаан өнгийн өмсгөх дуртай болвоо. Би ч одоо өдий 26 7 наслахтаа огт ягаан өнгийн юм сонирхож байгаагүй юм чинь. Тэгсэн чинь ягаад тийм тод өнгийн хувцас цунгадаг вэ хүмүүс гэж өөртөө итгэл нэмэгдэхээр хүн тод өнгийн хувцас цунгадаг. Тийм үү? Тэг гинт баахан ягаан хувцас болсон шин. Ямар гоё юм. Гэтэ ер нь эмэгтэй хүн ягаан өнгө өмсгөрөө нэг өөр мэдрэмж төрдөг те. Тийм юм гоё эмэгтэй л мэдрэмж төрдөг те. За одоо хэдүүлээ. Ингээ гоё бэлууны зурмаа хийх 24-оос 25 минутын дараа энэ маань бэлэн болох юм байна. За одоо номоогоос гоё асуултууд асуунаа. Жин алганд ингээ удаан бодохгүй. За тэгээ бас удаан хариулахгүй. Яг гол цөмийг хэлээ яваа шүү заяа. Тогсон киногоо өөрөө гаргахаас өмнө бүтэн үздэг. Жүжиглжээл яг тэр хэсгүүдэд харчаал за нийлж байгаа гэж боддог. Тэр бол яг найруулагчаас шалтгаална. Жүжигчдэд үзүүлэхгүйгээр өөрсдөө амар эдит мэдэж юм маа ингэчээд шууд яг киноныхаа нээлттэй шууд гаргадаг. Энэ бол найруулагчийн онцлог гэсэн. Би бол үзхийг илүүд үзнэ. Өмнө нь үзэх боломжгүй байжгаад яг нээлтээр үзээд гэжсэн юм байгаа юу. Ямар юу гарцсан бэ ч юм уу ингэ байгааш. Тийм үү? Ер нь баг ихэнх штэ.
Би энэ өнцгөөс ингэж аяга муухай харагддаг юм байна. Энэ өнцг нь аяга дэжгүйсэн байна. Би энэ дээр ямар муухай доторгүй текст хэлээвэ ч гэдэм үү. Тим юмнуудаа их анзаардаг. Тим том бэлгэцэн дөр өөрийг хараад өөрийгөө ингээд шүмжилж штэ тийм яг ард чинь ингээд зэрэгтэл ингээд үзэж байгаа хүмүүс тэгж бодож байгаа бас магадгүй штэ тэр одоо сэтгэл зүүн нэг юм бэрхшээл штэ тийм ээ тэр чинь бас ингээд өөрийгөө тэр том бэлгэцэн дээр хар мянган шүмжлүүлнэ гэдэг чинь чи өөрөө шүмжилж байгаа юм чи хүмүүс бас шүмжилдэг л тэрийг яг тийм даван туулдаг хамгийн топ арга чи юу вэ тэрэн дээр өмнө нь их зовдөг байсан магтаалч хэрнэлтэй гэтээ тэр нэг шүмжлийн хүн их хүлээж аваад тэрэн дээр л анхаарат идэв л болохгүй байгаадаа амар анхаарат тэгээд яг болж байгаа юмдаа бас нэг амар анхаарч чадахгүй тэр бас амар алдайсан гэлээ. Одоо болохоор зүгээр л хүлэн зөвшөөрсөн гэх юм уу? Алдахгүй ингэж байхгүй. Дараадаа алдаагаа давтахгүй байхыг хичээн. Тэг нийгэмд болоод өнгөрсөн зүйл учраас гэж хандаж өөрийгөө тайвшруулдаг гэх юм уу? Кино ч гарчлаа. Кино театруудаар цацагдлаа. За тэгээд цацагдж байгаад нэг байхгүй болчихдээ шүү дээ тий. Тэгээ innovation mission-д орчдөг ч юм уу. Тэр үед нөөрэ гэртээ өөрийгөө үздэг үү? Үгүй. Үзье гэж бодож байсан уу? Үгүй. Нэх тэгж олон үзхийг бол хүсдэггүй. Хоёлаа адилхан л юм байна. Би бас влог хийчээд дараа нь би нэг ч влогоо бараг эргүүлж үзэж байгаагүй. Ерөөсөө тайж үзэх хүсэл байдгүй шүү дээ. Байдгүй харин тийм. За чамтай ингээд random day хоёлаа таарлаа заяа. За. Ямар ч хамаагүй өдөр ингээд таарлаа. Чи ямар үнэртэй надтай зүрхвэл. Одоо ингээл намайг ийм хөрх яг ямар үнэртэй бол ямар үнэртэй бас зүрхдэг бодортой бай тий. Яг ийм үнэр чинь яг ямар үнэр вэ? Би сүүлийн үед Tom Ford-ийн Lost Cherry зүрхэж байгаа. Тэгээд My Way Lost Cherry бол яг cherry л үнэртэн. My Way болохоор яг нэг юм жоохон sweet, independent мэдрэмж төрүүлэхээр нэг юм жоохон нэг бие даатсан юм шиг те. Би нэг насан турсан нэмэгтэй хүн гэдгийг нотлоод байгаа юм. За мэдгүй ер нь нэг тиймэрхүү нэг юм үнэртэй гэх юм уу. Жоохон охтод бол арай илүү sweet нэг юм чихэрлэг ялан үнэр штэ. Энэ үнэр болохоор нэг жоохон sweet мөртлөө нэг цаанаа угандаа нэг юм гоё. Чамд одоо байгаа юм уу? Зүүнтэй. Үлдээсэн. Тэгээ чиний бас зан чанартай амар тохирох юм санагдлаа. Яг үнэрийг чинь зүгээр ингэ сонсгоод намайг болохоор ингээд гаднаа амар sweet сайн таньдаг хүмүүс нь бол мэдэндээ намайг тийм үнэн хүн шиг яг юм ир хүн шиг амар тийм утлаа үнэн утлаа зам байхгүй шулуун шудраг хүн байхгүй хэлий гэснээ хэлцдэг хийчдэг чадахгүй бол чадахгүй тий айж байгаа бол айж байгаа сандарч байгаа бол сандарч байгаа чадах юм шиг бол чадна гэд айгу тийм үнэн хүн байхгүй. Тэгэхээр бас яг тэр үнэр чинь independent зан чинь бол төхөн санагчээ. Дахиад random day таарлаа. За гудамжаар таарлаа. Ямар хувцастай явж авах вэ? Наа чи маш амархан. Малгайтай цомц. Тэгээ сарвштай малгай, пүүз, тэгээ tote bag. Тэгээд нүрээ будаа байж идэх тийм. Би чамд анх таарах яг тийш таарсан шүү дээ. Тэгээд дандаа дээр Home Plaza-гийн гадаа. Тий. Тийм тий. Намаа бол ер нь жинхэнэ амьдрал дээр бүр маш энгийн. Хүмүүс тийм гэлцэл юм байхгүй. Ер нь нүрээ бас айгүй баг будтай юм санагдаж шүү дээ. Male celebrity crush. Michael B. Jordan. Царайн юм уу, энерги юм уу, юу нэ? Инээдэн. Тэгснээ ингээд харцсан амар гоё. Би Creed үзээд тэгээ нөгөө Black Panther үзээд эргэж буцалтгүйгээр крашсан гэдэг юм аа. Female celebrity crush гадаадас. Lana Del Rey. Тэр хүний нэг харизм нэг гоё. Тэгээ дууг сонсохоор үнэхээр л нэрээ. Миний амьдрал ингээд бүр яг ингээд цагтаа уралдаж дандаа ингээд завгүй шидэж гүйсэн юм амжуулах гэж байдаг учраас зүгээр л пензэн дээр Lana Del Rey-ийн пензийг тавиал пенз тоглоомчийн дээрээ тэгэл гэлцоогүй тайвшруулдаг. Зүгээрс нь үнэхээр царайлаг. Өнгөрснөө нуудгүй гэх юм уу? Би нөө олон ярилцлагыг үзчихсэн аахгүй юу? Юу ч нэг нуудаггүй, байгаасаа ичдэггүй. Надад тийм зам байдаггүй болохоор. Намаа ямар төрлийн ээж вэ? Би юу хүүхдтэйгээ найз ээж хаа. Жохон байхад би ээжийг надтай амирх ярилцаасаа гэж хүсдэг гэсэн байхгүй. Тийм болохоор яад ч юм би охинтойгоо зүгээр ороод ирэнгүүт нь за ямархуу байсан, хичээлж яасан, таалагдж байгаа зүйл байна уу, таалагдахгүй зүйл байна уу? Одоо ямар байна, юу идмээр байна, юу хүсэж байна гэж нэг юм найз шиг ярих гэж хичээдэг юм. Найз ээж баг. Одоо эмэгтэй хүн чинь зөндөө олон төрлийн гоо сайхны үйлчлэгэнд орж байгаа шүү дээ, тий. За бүгд нь орох боломжгүй болчлоо. Нэг л санаа гэвэл гоо сайхан байж болж байна те. Хүмүүс маникюр педикюр энэ төр те. Тий, одоо хөмсөг, сормоос те. Одоо филлер, ботокс юу гэдэг нэмэгтэй хүний одоо бүхэл нэг юм үйлчлэгэнд байгаа шүү дээ те. Тэндээ зөвхөн нэг нь л авч үлдэх гэвэл аль нь авч үлдэх вэ? Миний хамгийн түрүүнд шууд толгойд орж ирсэн юм бол бүтэн биеийн барайл байлаа. Члаа дуусчаал те гэл очиж бариуллаа гэл гой цай угаал салоноос гарах гэсэн гоё мэдэрч те. За манайхаа одоо ингээд манай торт
яхад бэлэн болж байна. Тэгээ гарч ирэхээр нь бид нар ингээд чигчлүүрээр хийж үзэх хэрэгтэй юм билээ. Үнэрдэж гин үү? Үнэрч байна. Чигчлүүр хийгээд чиний зоогоод гаргаад ирдээ. Болчих. Болцсон байна уу? Ууг нь болцсон гэж яаж мэдвэхээр наалддаггүй байх хэрэгтэй байхгүй юу? Дахиад жоохон хийчихэд. Үгүй энэ чинь ингээд зүгээр болцсон нь ингээд барьцалтай дугаасаа тэр мэддэг хэрэгтэй юм шүү. Чигчлүүр нь ер нь бол яг өөрөө гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? За хоёлаа энэ хооронд филинг хийчээ. Чөөрхөн цааснаас харах уу? Хөө энэ дугаарыг үзсэн хүмүүс яг нэг юм ариун зөө яг нэг юм хичээлээ нэг ингэж хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгс чи номоо нь болохоор юу яг тэгж байгаа юм шиг л болчлоо. За одоо frosting recipe орцсон шинхэн гүзээлцгэн зайлж цэвэрлсэн гинэ. За тэнд байна. Цэцгийн тос өрөөний температурт тэнд байна. 570 г сахар, крем чиз, гүзээлцгний нухаш, 2 хоолны албаг гүзээлцгний өх. За 1 хоолны албаг ванилийн ханд гэд. За одоо ингээ хоёлоо бүгдийг нөгөө миксер дээрээ хийчих юм байна л да. Торт маань гарсан байна. Халуун юм байна. Айгуу гоо ягаан өнгөтэй байна. За одоо болохоор бид хоёр филингээ хийнэ. За чи зүгээр надад магтаал. Дандаа миний хийж байгаа юм руу өнгийгөө чамар Туслах гэсэн сайхан сэтгэлийг минь юугж байгаа юм бэ чи заяа. Одоо угаасаа зүгээр энэ чи угаасаа ингээд жоо хэлбэр нь алдчих. Би тортны газар ажиллаж байсан. Би чи жүр үрд ажиллаж байсан байхгүй юу? Тийм. Угаасаа түкупнос юм сонсон хэлбэртэй гарч ирсэн. Тэгэнгუთ нь кремээр ингээд нуучт юм билээ. Хэлбэрийн засчдаг байхгүй юу? За юу ч гэсэн талгын гоё болж байгаа манайхан фикс нь шүүслэг байна те. Өөрөө биш. Охин хэдэн настай байлаа нэрээ? Манай охин ч одоо 8 нас хүрсэн шүү дээ. Сая 3 дугаар ангид орсон уу? Тэгээ одоо 3 дугаар ангид орсон. Манай хүн айгуу сонин хичээлтэй маш дуртай юм шүү дээ. Тийм үү? Бүр нөгөө хятад хэлний сургуульд явдаг. Тийм яаж тийм хичээлтэй дуртай болсон юм бол? Би жоохон байхад нь их ном уншиж өгдөг гэсэн байхгүй юу? Одоо ч юу уншиж өгдөг л дөө. Бид өөр орой болгон татаа ном уншдаг гэх юм уу? Номонд анханаас жоохон дуртай болгочвол хүүхэд тэгж анханасаа хичээл хийхдээ нэг тэгж бас юу яадаг юм болов? Яг нөгөө анханасаа л яг жоохон байхад нь л нэг юм 3 мурууга хийдэг нэг юм тоглолдог хөрхөн номнууд идэв штэ. Тэгээ манай хүн ч нөгөө 3 муравтайда тоолж молж чаддаг. Гуйлгуулж болох хичээлээ хийдэггүй. Би 4 хичдэг шүү. Яар мундаг юм те. Сүүлийн жилд ч юм уу. Тийм ээж охин хоёрын харилцаа гэсэн юу тусдаа гоё харилцаа байдаг шүү дээ. Хүүхдээ нэг юм эмээ өвгөтэй барьцах харилцаа. Ээж аав шал тусдаа байдаг шүү дээ. Тэгвэл яг нэг охинтой хоёрын чинь харилцааны хувьд энэ жилд амар тийм шин сонирхолтой та хоёрын тийм өсөлт хийгдсэн гэсэн байна уу? Улмал чөлөөтэй болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Юу хүсэж байгаагаа, ямар байгаагаа аюу тийм тодорхой. Өмнө нь болохоор бас хангалттай бас ярилцаж чаддгүй юм байна даахгүй. Ярилцдаг гэж боддог ч гэсэн бас амар тэгж бүр яг ярилцдаггүй юм байна даахгүй. Тэгмээд одоо болохоор яг юу хүсэж байгаагаа, ямар байгаагаа маш тодорхой хэлдэг. Тийм болоод байгаа гэх юм уу. Тэгэхгүй бол нөгөө нэг бас аав ээжээсээ айгаад юу хүсэж байгаа, яах гээд байгаагаа хэлж чадахгүй тий. Тэр хүүхдээ айгүй стресстэй шүү дээ. Чи маш их чухал хүн шүү. Чиний шийдвэр, чиний хэлэх үг, чиний байгаа байдал ямар мэдрэмж мэдэрч байгаа чинь надад маш чухал шүү гэдгийг л байнга хэлж байгаа гэх юм уу. Тэгэнгүүт нөх хүүхд арай илүү өөртөө ихтэй болоод ч юм уу тий. Арай дээрдэж байгаа юм шиг санагдаж байгаа. Жохон жижигхэн бибитэй болохоор. Тийм. За одоо хоёлаа нухах нь шүү дээ. Хатуу минь уу? Бас явж байна. Тэр чи ч одоо ингэ нэг кинон тоглолт юм уу? Айгу завгүй ч гэдэг ингээл бичлэгт гээл яаж одоо хүүхдтэй цаг гаргадаг вэ? Арай ном уншин эсвэл өөртөө ихтэй ярилцсан гээл тэгчтэй. Ярилцсан гэдэг чинь одоо ээжүүдийн хувьд амар цаг авдаг. Цаг авахаас гадна ээж хүн өөрөө ядраагүй байх хэрэгтэй дээ шүү дээ. Ядарсан үед бол үнэхээр ярилцаж чадахгүй бах тий. Тэгэхээр тэрийг яаж ингэж гоё зохицуулдаг вэ? Эсвэл та хоёрт юм гоо тохирдог арга марах ч юм уу? Байдаг бол. Тогтоонод бүжиглэх дуулах юм дуртай байхгүй. Тэнгүүд сонсдог дууг нь тавиал хамт бүжиглээл хөөрхөн дуулж муулаад тэгэхэд л тэгэл ярилцаад эхлэн дээ. Ярилцахын тулд шууд за яаж яаж гэхгүйгээр 10-аас 15 минут эхлээд сайхан тоглоод хамт дуулж бүжиглэж явах хэвээр гулгуулад асуултуудаа шууд за яаж хийж ийн гэхээр бид чи ярихгүй хамт дуртай юм хийнгээ голоор нь гулгуулад асуучдаг байхгүй. Ээж автагаа хамт хүүхдтэй болохоор ингээд ас чиглэлийн даавар нь ялгарч идэг. Тэнгүүд тэр үедээ тэгээд ямар ч асуулт байсан яасан ч байсан нууж исэн юм а ярьчдаг байхгүй. Ямар гоё наа чи үнэхээр гоё арга байна тэ. Анх удаа сонсож байна. Ярилцах чухал гэдэг дээ шүү дээ. Хүүхдээ ярилцах чухал гэдэг. Гэтэ бас би ингээд бодохоороос ярилцах гэдэг чинь тийм амар юм шүү дээ. Одоо гүзээлтнийхаа нухшиг хийнэ, чандлаг хийнэ. Гэтэ ер нь бол бейк хийж яхаа сахар нэмж ижил амар гоё.
За одоо бид тэр гүзээлцгний охио хийж байна. Одоо яг анзаарч байвал угаасаа гүзэлцгийн торт март маш хол байгаа шүү дээ. Надаас сайхан мах чанж идэл те шүлийн нууж Наач амар гой санаа ш. Дараагийн зочинтойгоо зүгээр гой мах чанж идэх үү? Кейк халуун цайтай идэх гоё гэдэг те. Яг тэгж идмээр байгаа байхгүй. Наач юм гой болсон юм шүү. За миний ингээд идэг найзууд идэгтэй ингээл амар юм хийж яхад ингээ хажууд ирсэн аа. За. Яач. Тэгээд баримт ингээ тавиад идэг. тэгэхээр надад тийм найз байх. Найз ч маа нөхөр тийм байхгүй. Гэмэр ингээ юм хийж байгаа. Яаж нэрэ хол нолж байна. За амслах. Ажаа хамсаа. Гэс амар ингээ онгоолн зүтгэсэн. Хутхан заяа бүр ингээ амар юм итгэвтэй хутгаж мөтөрчихсэн аа. Болж байна. За. Бүр яг өөрөө хийх юм шиг болоод гар авчицсан. Процесс нэг ч юм аа. Давс мавс нэмснэ. Бүр юу вэ чи? Сая түрнээс хойш би чигээгүй чи. Ингээд соус маус хийснэ. За тэгээ гаргачих. Тайлбарлая. Чи тэгдгүү нэг юм пакэж нь анхаардгүй. Жон гоё царилэг юмд ингэж хууртаж худалдаа авалт хийх гэдэг үү? Гоё харагддаг ш тэ нөлөөлтөө ш тэ гоё сав мавтай. Яаж чимглэх байлаа. Бүхэлдэн нэг давхар авчи тэ тэрнгээрээ жигдлээд өө энд гүзэлцэн гатцсан. Манай үзэгчид бит хоёрыг эхлэхэд анх энэ хоёр охин өстө үнхээр гоё торт хийх чинь гэж бодсон нөө. Гэтэ би угаасаа зочноо урахтаа албаар шин савдын юм бас туршиж үзхийг хүсчихсэн. Тийм зүгээр нэг ингээд суугаад ярихаас илүү хамтдаа гоё фейлтэй л тэ. Энэ талаар хийх үү? Лүүлээарлах уу? Нэрээ тэгж чи тэгтээ аягүй жижиг юмнууд дээр амар смарт юм шүү дээ. Тийм жижиг трикүүд дээр. Киноны зураг авч явах нь хурд аягүй чухал. Манайвэр болохгүй бүтэхгүй чадахгүй гэж суухгүй ингэчихэл та гэдэг те. Ингээд нэг үзье. За манай подкастыг үзэж байгаа хүмүүс дунд бас мэрэгчлээ сонгоогүй ч юм уу тийм хүмүүс зөндөө авах. Яг юм жүжигчний яг юм урлагийн мэрэгчлийг бас ингээд сонирхож байгаа хүмүүст гоё өсвөр насныханд ч юм уу те. Зөвлөгөө өгөөч. Мэрэгчлээ сонгоцсон мөртлөө урлагт хайртай хүмүүс идэв штэ те. Тийм хүмүүс бас юм өргөжлүүлээд мэрэгчлээ солиод яг юм жүжигчин болох боломж юу хэр байд юм болоо. Болно штэ. Ер нь бол одоо гэдэг угсаа яг анзарч байвал дуучид, жүжигчид тийм үнэхээр яг авьяастай л бол кинонд бас тоглоод болоод яваад байгаа харагддаг шүү дээ угсаа. Тэрийг бол үгүйсэхгүй. Жүжигчнэр сурмаар байгаа, жүжигчнэр ажилламаар байгаа хүмүүст хандаж хэлэхэд бити шантраараа гэх юм уу? Юунд нь дурлсан, жүжигчний мэржил юун гой санагдсан, тэрийг яг олж мэдээд тэндээ бүр яг үнэнч тууштай байгаарай гэж хэлье да. Хэцүү санагдаад муухай байсан ч гэсэн зорилгоо бодоод арт нь гоё зүйл байгаа гэдэгт итгээд нон стоп байх хэрэгтэй. Хаяа нэг өөртөө итгэхгүйсэн чинь нэг эсвэл урд чинь юм харагдахгүйсэн чинь нэг харах гад итгэх хэрэгтэй юм шиг байна тий. Би бол анхандаа бол жүжигчний нэг зүйлсээ байгаа. Яваан дундаа сурч байхдаа дурлсан шүү дээ юусэн юм. Юунаас нь олж дурлж ирсэн бэ? Өөрөөрөө дамжуулж тэр дүрийг гоё эмзэглэж тэр гуниг жаргал тэр зүйлүүдийг ингэ мэдрүүлж байгаа нь надад амар үзэсгэлэнтэй санагдсан байхгүй. Үнэхээр нэг тийм донтуулмаар хизээч болж чадахгүй тийм аюу сонир мэдрэмж идэв. Одоо ингээ хүмүүс их сургуулаас янз бүрийн сурсан гэж ярьдэн шүү дээ тий. Одоо миний хувьд их сургуулаас гэх юм бол би тийм цэгцтэй бодох ур чадрыг сурсан гэж боддог байхгүй юу? Яагаад гэвэл айгүй их эссе бичдэг гэсэн. Хамгийн багадаа л 30 утас. Тэгэл 60 утас 100 утас гэж би даалтууд дандаа тэгж өгдөг гэсэн. Тийм их эссе бичээд ахаар хүн айгүй нөгөө цэгцтэй бичихын тулд эхлээд цэгцтэй бодох шаардлагатай болдог. Бодол цэгцрэнгууд үг яриа бас цэгцрээд ирдэг гэх юм уу? Тийм айгүй том давуу тал их сургуулаас сурч авлаа. Чиний хувьд одоо Сүйст сурсан шүү дээ тийм ээ. Тэр их сургуулаас олж авсан хамгийн том чадвар гэвэл ямар чадвар вэ? Би хүнтэй харьцаж сурсан юм болов. Би өмнө хүнтэй мэдлж чаддгүй хөгжсөн байхгүй. Уг нь бол дотроо бол сайн байцгаана уу гэж орж байгаа байхгүй. Ахта гаднаа бол тэгж юусэн харагддгүй. Өөрийгөө илэрхийлж чаддгүй. Яг яаж? Яг юунаас? Одоо минийх бол эссе бичгээс болоод ингэсэн гэж шүү дээ. Чиний болохоор яг юунаас болоод харьцаж чаддаг гэсэн. Маш олон одоо ингээд яг юм өөр орчинд өссөн өөр юм хүмүүжлэлтэй амар олон хүмүүс ингээд нэг дор нэг ингээд орж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд уусаа тэрсэдэргүй халаан өсдөг байхгүй. Яг тэр муухай утгаараа биш л дээ. Гэтэ маш өрсөлдөөнтэй байдаг гэх юм уу. Тэрэн дундаас өөрийгөө илэрхийлэх, хүний нүдэнд өртөх. Цаанаасаа яг нэг жоохон нөгөө амьд үлдэх чадвар амир өсөд идэв тий. Нөгөө fighter нөгөө ямар survival instinct гэдэг шүү дээ. Чадна гэдэг мэдрэмжээ би энэ хүнд ингэж илэрхийлэх хэрэгтэй юм гээд ингээд баг багаар суралцаал. За манайхаа ингээд бит хоёрын
Хүсэн хүлээсэн торт бэлэн боллоо. Yay! Тара! Бүр амар юм homemade харагч байна надад бол яг юм гэрт хийсэн торт шиг. Өсөл гэрт хийсэн л дээ тийм. Чимэглэлээ зүгээр л бараг шууд бүтэн гүзээлцэн явцсан байгаа. Хоёлаа амсаж үзье. За тэгээ. Энүүнгээр зүсдэг гэдсэн баха. Гэтэ кейк нь гоё байна. Гэтэ гоё юм тэ нэрээ. Талхан гоё байна. Нэг гоё хүүхдүүдтэй хийж өгөөд амралтын өдөр мөдрөөр те. За миний хувьд бол угаасаа 10-аас штэ 11 байна заяа. Хамтдаа хийсэн болохоор тэгээ дээрэс нь маш өссөн байна. Би бол хизээч амралтын өдрөөр ч юм уу сайхан махчаанд идээд байл гэж бодгоосон ш. За нэг гүзэлцэг нэг торт идэ, кейк идэ гэж ирсэн бодохгүй байхгүй тий. Миний хувьд миний шинэ юм нээж өгч байхгүй. Магадгүй би гэрте очиод бас дараа нэг тогтунаад хийж өгч магадгүй. Nice баярлаа. Амт нь миний төсөөлснөөс илүү гоё. Би болохоор нөгөө нэг удаан торт хийгээгүй жоохон гараас гарцсан тий. Дунд нь зөндөө ингээ зүгээр маазраа тоглоодсон болохоос би ч өгөн бэк хийдэг байхгүй юу? Тэгээд баг 10 жил хийгээгүй. Айгуу гоё амттай. Кекс нь нэрээ жоохон зажлууртай. Гэтэ фростинг нь айгуу гоё амттай. Тэгээд бит хоёр энэ нөгөө орцсон дээр нь байсан нийт сахарын хэмжээгнээс баг талыг хийгээгүй тий. Бага сахар хийсэн тий. Бага сахар хийгээд бага сахар хийсэн байхгүй юу? Тэгэхэд бүр ингээ айгуу гоё амттай. Нэг юм сахаргүй, амтгүй биш үү тий. Зочиндоо энэ тортыг бэлгэлэх байгаа. Гэлүүгээ авч явах байгаа. 10-аас 11 амттай тортоо авч яваад хөөхөн тогтуунадаа гоё хамттай идэрээ. За мэ. За баярлалаа. Энэ надад хамт аваа. За тэгэхээр энэ удаагийн нэргүү подкастын маань зочноор манай тогтууны ээж Номио оролцлоо. Амар гоё хөвчлөлтэй байлаа. Маш их баярлалаа. Би шүн унтаагүй. Яагаад? Догтлоод маргааш нь гоё юм болохоор олчвол би яасан ч унтчих чаддгүй. Яа шүн унтахгүй юм бол би ч ойрд ингэж шүн унтахгүй байгаагүй дээ тий. Тэгсэн чинь яг өглөө нөгөө подкасттай тэгээд айгу баярлаад хөөрөөд шүн унтаагүйсэн. Оролцсонд маш их баярлалаа нөө. Баярлалаа. Тэгвэл дараагийн подкастуудаар маш гоё зочтойгоо уулзголноо. Тэгээ та хэд бас хэнийг юу хийж оролцуулмаар байна те. Доор комментс үлдээгээрэй. Заяахаа бас шинэ хэлүүлж байгаа гоё ингээд контент уран бүтээлтэнтэй ингээд оруулсан маш их баярлаа. Анх санал тавихад нь гайхсан шүү дээ. Вау. Хамгийн анхных нь оо за тэгтээ зүгээр окей let's go. Баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай.